За манайха сар хүрэхгүй хугацаанд 340 гаруй иргэнийг 2.3 тэрбум төгрөгөөр хохиросон ийм гэмт хэрэг цагдаагийн байгууллага шинээр бүртгэгдсэн. Ямар гэмт хэрэг вэ гэхээр за 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Хаан банкны нэрийг ашиглаад 35 жилийн ойн хүрээнд иргэддээ урамшуулт хөтөлбөр зарлаа гэх хуурамч линкийг байршуулад за санал асуулах авах замаар иргэдийн хувийн болон дансны мэдээллийг авч интернет банк руу нэвтэрч ороод дансанд нь байгаа үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үлдэгдсэн байна. За энэ 2.3 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбум төгрөгт нь цагдаагийн байгууллагаас хязгаарлалт хийх арга хэмжээг авсан байна. За үлдсэн мөнгө нь яасан бэ гэж та бүхэн асууж иж байна. Яасан бэ гэхээр иргэд нөгөө цаг алдчихсан. Цаг алдснаас болоод нөгөө заллигч этгээдүүд бусдын дансыг түрээслээд 2-3 дансаар дамжуулаад за эцсийн бүлэгтээ нөгөө мөнгөө олон улсын данс руу ингээд гаргаад авчихсан. Ингээд цаг алдснаас олж ингээд заллуулсан мөнгөө бүрмөсөн ингээд алдах ийм харамсалтай тохиолдлууд байна. Тэгэхээр иргэд та бүхэн заллуулсан даруйдаа цагдаагийн байгууллагын 102 за мөн 5126 5666 утас руу мэдгдснээр заллуулсан мөнгөндөө хязгаарлалт барилт хийх боломж бас бүрдсэн байна шүү.